Арамын дөргийн үзэгчтэй хууль иргэний итгэл нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч танд хүрч байна. За энэ удаагийн дугаараар бид хууль зүйн салбарт хэрэгжиж байгаа бодлого шийдвэр, гарц шийдэл, бодит ажлын талаар салбарын сайттай ярилцсанаар энэ удаагийн дугаараа хүрэхээр бэлтгэлээ. Арамын дөргийн танд. Арамын дөрг. Засгийн газар байгуулагдаад 100 гаруй хонж байна. Та яг одоо энэ салбарт ирснээр хууль зүйн салбарыг одоо хариуцж ажилласнаар юуг ажиллаа амжуулваа гэдгээс ярьцгаа гэсэн зүйтэй болов гэж бодож байна. Шадар сайдын ажлын албыг өмнөх засгийн газрын үед хашижсанаас хууль зүйн салбарын ялгаа магадгүй хийх ажлын төлөвлөгөө тань юу байгаа бол? Засгийн газар мэдээж одоо 100 хоногийн ажлын тайлангаа тавьсан. Одоо засгийн ажил улс орны амьдрал гэдэг бол хоногоор хэмждэг зүйл биш. Энэ бол бодлого шийдвэр үр дүнгээр хэмждэг асуудал. Тийм учраас мэдээж одоо 100 хоногт юу амжуулсан, юу төлөвлөж байгаа, ямар үр дүн гарсан гэдгээ Монгол Улсын ерөнхий сайд засгийн газрын тэргүүн, засгийн газрын бүх гишүүдтэйгээ нээлттэйгээр иргэддээ мэдээлэл өгсөн. Өнгөрсөн хугацаанд улс орны эдийн засгийн мөн одоо иргэдийн ахуй амьдралтай холбоотой томоохон бодлого шийдвэрүүдийг өмнөх засгийн газруудын зөв ажлуудыг үргэлжлүүлэх хүрээд хийсэн олон ажил бий. Татварын тухай хууль, аж ахуй нэгжийн орлогын ялгуун татвар, хөрөнгө оруулалтыг татах, дээрээс нь одоо томоохон уул уурхаан хил ам дагуулсан оюу толгой, онтро гэх мэт төсөл хөтөлбөрүүдийн эргэлзээтэй идэвхтэй байсан олон асуудлуудыг тодорхой болгосон. За шадар сайдаар ажиллана гэдэг бол ерөнхий сайдын урлагчийн хувьд оролцох асуудлын цар хүрээ. Өөрөөр хэлбэл одоо салбар дундын уялдаа холбоог хангаж идэг шадар сайд гэдэг юм бол. Миний үеийн шадар сайд бас онцлогтой. Онцгой байдлын өөрөөр хэлбэл одоо 21 оны ковидын үеийн шадар сайд гэж хэлж болно. Хар тахалтай тэмцэжсэн шадар сайд гэж хэлж болно. Халдвар төвчнийг хэрхэн тасан зогсоох уу? Эмчилгээ онцлохоо, эмэмийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хэл гайл. За тэгээ экспорт, элийн бомбын үйл ажиллагааг хэвээ явуулах, ачаа тээврийг саадгүй орчуулах, иргэдийн эрүүл мэнд амь насыг хамгаалах, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвээ явуулах. Гэт энэ бүхэн онцгой байдлын үед бол онцгой байдлын асуудал эрхэлсэн шадар сайдын толгой дээр боддог. Хууль зүйн сайдын ажил. Энэ бол улс орны тогтолцооны үндэс болсон салбар. Хууль зүйн дотоод хэргийн салбар, хууль зүйн яам өөрөө шударга өсний яам. Хууль зүйн салбар өөрөө эрх зүйн төрийн үндэс. Хүний эрх, иргэний эрх чөлөөний тулгуур, аюулгүй байдлын суурь. Цаашлах юм бол улс орны тусгаар тогтнолын дархлаа болж явдаг. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн энэ одоо гурван институцийн хамгийн одоо чухал шударга өсний дэнс болсон салбар бол хууль зүйн дотоод хэргийн салбар. Мэдээж одоо асуудал хариуцж ирсэн бусад яам өөрийн онцлогтой. Гэхдээ хууль зүйн дотоод хэргийн яам бол энэ дотоод аюулгүй байдлыг хангахаас гадна хууль зүйн нэгдсэн бодлого хэрэгжүүлж явах ёстой ийм чиг үүргийн яам. Иргэн төвтэй төр иргэний итгэлцлийн реформ гэж эхлүүлээд явж байна. Яг таны хууль зүйн сайд болсноос хойш төрийн ордонд хийсэн мэдээлэл олонний анхаарлыг татсан. Би төрийн ордонд хэрэг ярихгүй. Энд бодлого ярина гэд. Гэтэл одоо ингээд үе үеийн сайд нар, хууль зүйн сайд нар хэрэг ярьдаг. Улс төрчийн хувьд ингээд харахаар хэрэг ярих нь магадгүй хууль зүйн сайдын одоо улс төрчийн хувьд одоо илүү карьерт нөлөөлдөг гэж бас нийгэм олон нийт хараад байна л да. Хэрэг болохныг улс төрч зөвхөн яриад байвал ер нь хуулийн байгууллага гэж байх хэрэг байхгүй. Хууль сахиулах байгууллага гэж байгаа ч хэрэггүй. Мөрдөгч, шүүгч, прокурор гэж байгаа ч хэрэггүй шүү дээ. Яагаад энэ байгууллагууд бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулах ёстой юм бэ гэдгийг л би бодож үндэстэн одоо ажил хэргийнхээ байр суурийг тодорхойлж байгаа. Хэрэг бүхнийг хүн бүхэн яриад байвал тэгээд энэ хуулийнхан яаж ажиллаа хийв? Би мөрдөгч биш. Би шүүгч биш. Би прокурор биш. Би нэг талаараа улсын хурлын гишүүн хууль тогтоогч, нөгөө талаараа би хуулийг хэрэгжүүлэх
гэмт хэрэг зөрчилтөө тэмцэх, засгийн газрын чиглэлийг хэрэгжүүлэх, Монгол улсын хууль зүйн бодлогыг тодорхойлох, хууль эрх тэгш хэрэгжих боломж нөхцөлийг бүрдүүлэх бодлогын түвшний үйл ажиллагааг хариуцсан ийм сайд. Тэнд байгаа мөрдөгч, энд байгаа шүүгч, тэнд байгаа прокуроруудын өмнөр орж улс төрчид нь асуудал шийдэж байгаа нэртэй хийрхэж, цэцэрхэж ард түмний сэтгэл зүгээр тоглоод байгаа учраас сүүлдээ хуулийн байгууллагын ажиллаа хийж чадхаа болсон, хүчгүй болсон, ард түмэн итгэхээ болсон, явж бид их оромчгүй, ирээдүйчгүй, ноцтой хэмжээнд ярил энэ улс орон байх уу байхгүй юу гэдэг хувь заяаны ирмэгдээр байгаа нөхцөлд би хуулийн сайдын хувьд гараад одоо дахиад шинэ сэлэм эргүүлээд явуудаж ерөөсөө болохгүй. Шүүмжлэлтэй байгаа хамгийн нийтлэг асуудал юу вэ гэвэл иргэнд хууль үйлчлээд байгаа хэрнээ энэ өндөр албан тушаал ашиж байгаа хүмүүсийн хэрэг илэрдэг юм уу? Эднэрт дабл стандарт үйлчлээд байна гэдэг шүүмжлэл байгаад байдаг л та. Мэдээж та салбар удирдах байгаа сайдын хувьд олон нийт яг тэр асуудалд хамгийн их анхаарал хандуулад байдаг. Энэ ялгамжтай байдал дээр үеийн одоо энэ хуулийн салбарт шүүмжлэл байсаар ирсэн. Тэгвэл таны удирдах байгаа салбарт яг энэ албан тушаал ашиж байгаа хүмүүсийн хариуцлага ямар байх вэ? Хэн хэрэг хийсэн бэ гэдгийг ганцхан шүүх эцэслэн тогтно. Шүүхээр хэн нэг буруутаад, гин буруутаад тооцоогүй байхад хэн ч хэнийг ч гэмт хэрэгтэн гэж дуудах эрх байхгүй. Нэгд. Хоёрт бол хуулийг хүн бүхэн хэрэгжүүлэх ёстой. Хүн бүхэн хуулийг хэрэгжүүлж байж хууль өөрөө эрх тэгш үйлчлэнэ. Гуравдугаарт олонний анхаарал татсан албан тушаалтнуудын авилгал хэл авалттай холбоотой дээрээс нь хардлага сэрдлэг дагуулсан асуудлуудыг хууль хэрэглэлтийн байгууллагууд цаг алгүй шалгаж тогтоох ёстой. Шалгаж эцэлсэн тодорхойгүй хэрхэн шийдвэрлсэн ойлгомжгүй байгаад байдаг учраас тэр талын мэдээллийг иргэдэд нээлттэй өгдөггүй учраас иргэд эргэлцгээс өөр аргагүй. Тийм учраас бид эрх зүйн төр иргэний итгэлцлийн реформыг эхлүүлсэн шалтгаан энэ. Үйлд хийдэл байгаа л тэрийг арилгахыг гэж байгаа. Тийм учраас удахгүй одоо энэ авилга авсан албан тушаалтны хөрөнгийг хурааж хүүхэд залуучуудын хөгжлийн төсөл хөтөлбөрт зориулна гэдэг хуулийг өнөө маргаашгүй өргөн барих гэж байна. Тийм учраас энэ одоо хэрэгжилтийг хангах гэдэг дээр бол хараа хяналтыг сайжруулахын тулд бид энэ эрх зүйн төсөлцөөг иргэдэд үзүүлэх, иргэд олон нийтэд хуулийг сурталчлан таниулах, хүн бүхэн хуулиар хамгаалагдсан байх. Иргэн бүхэн хуульд итгэдэг байх. Энэ итгэлцлийг бүрдүүлэхийн тулд авилга албан тушаал хэрэгтэй бол хариуцлагын хүлээлгэж шийдэх ёстой. Сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээнд ажлын хэсэг байгууллаа гэдэг мэдээлэл олонний анхаарлыг татж байна л да. Энд бидний ирээд болсон хүүхэд багчуудын ч асуудал яригдчихэдэг. Ажил үргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийн нэр төрд шууд утгаар одоо хандж байгаа троллууд гэж ярих юм. Гэтэл эдгээр хүмүүст хүлээлгэх хариуцлага ер нь байдгүй юу гэдэг юм нийгмийн талцал байдаг. Асуултын хариулт тодорхойгүй энэ сэдвийг ажлын хэсэг байгуулснаар шийдэх ер нь боломжтой болов. Гэтэл нэг талаасаа ингээд харахаар улс төрийн хүрээнийхэн бол таныг зориудаар одоо хин нэгний эрхийг хамгаалах гэж ийм ажлын хэсэг байгуулаа. Эсвэл өрсөлд өгчөө намнах гэсэн нэг арга байна гэсэн ийм төлөвлөлж бас байна. Айл ал талын нийгмийн энэ байр суурийг асууж байгаа шалтгаан маань нийгэмд өнөөдрийн энэ асуудал шийдэх ёстой гэвэл шийдэх ёстой. Гэхдээ шийдлээ олоогүй энэ том асуудлыг хэрхэн шийдэхээр та ажлын хэсэг байгуулав? Ямар зорилгоор байгуулав гэдгээс хариулт зүгээр болов гэж бодож байна. Таах гэдэг ерөөсөө асуудал биш. Зохистой хэрэглээнд оруулъя гэж. Дээрээс нь хэн нэгний эрхийг хааж үжил бодлыг боомлох гэдэг зүйл огт биш. Энэ өөрөө буруу хэрэглээ нийгмийн тахал болчиход байна. Биднэрт хоёр төрлийн тахал байна. Нэг нь цагаан зүстэй хар тахал, хар тамхи. Нөгөөх нь хортой хүүхэд багчууд, залуучууд иргэдийн оюун санааг өөрийн мэдлгүй хордуулж байгаа оюун санааны хор болсон энэ сошиалын зохисгүй контентууд садар самуу, заллин, хуурам эхлэлт, улгаа дээрэм, хуучных шиг хармааны улгаа, эсвэл гудамжны зодон гэж байхаа болсон баг энэ үед
гэмт хэрэг хүртэл зүсээ өөрчилж шít. Энэ залуучуудын тархийг өнөөдөр сонсохын аргагүй хараал, зүхэл, харахын аргагүй зэрлэг, балмад үйлдэл, төвчхийн аргагүй нэргүй зүсгүй хаягнаас гүтгэж доромжилж хичээл сургуулаар нь, ажил амьдралаар нь, хувь заяагаар нь тоглосоор байгаад энэ усыг дуусгах уу? Үгүй. Тийм байж болохгүй учраас бид энэ хэвлэл нийт хэрэгжүүлээгөө идлээ. Хэвлэл мэдээлэлч байна уу, иргэнч байна уу, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгжүүлээгөө идлээ. Хэн нэгний эрхийг хязгаарлах гэж байгаа тухайн асуудал биш ээ. Хэн нэгний амийг боох гэж барих гэж байгаа тухайн асуудал биш ээ. Нэртэй нүртэй хаягаараа биндрий гарч шилээд байна. Эсвэл одоо тэгээд нэр нүрээ гаргаж ирээд ярих хэрэгтэй шүү дээ. Тэгээд галзуу солиотоор мэддэхгүй лайв хийсэн нөхдүүд хүний гэр орон лууч тайрж орж идэг. Машин тэргэл лууч тайрж орж идэг. Үтсэн арсан бүхэн лүүгээ эрхчлөөнд нь халдаж идэг. Түлхэж идэг, нулимж идэг, төрийн цагдааг өөртөл барьж авч тонгорч идэг, зодж идэг, утгалж идэг. Төрийн байгууллага албан тасалгаа хувийн компани ч байсан өрөө савнд дайрч ороод лайв бичлэг хийж идэг. Энэ эрхчлөө юу? Нөгөө хүний хувийн орон зай хаа байна? Хуулиар хамгаалагдсан. Нөгөө үндсэн хуулиар болгоцсон хүний эрхчлөө хаа байна? Гэр орондоо албан тасалгаанд хүн өөрийнхөө орон зайд хуулиар болгоцсон хувийн одоо орон зайн ч өнөө албаны орон зайн ч өнөө бүгд эн чинь үүргээр нь эрхэн тэнцвэртэй хангах хэрэгтэй байх шүү дээ. Шүүмжил ажлын хувьд. Хувь хүнийх нь хувьд үгүйсг. Гэхдээ битгий доромжил гүтэг. Хүнийг доромжлох гүтгэх гэдэг бол хуультай. Хуультай бидний нөгөө хүсээд байдаг, мөрөөдөд байдаг, магтаад байдаг, дуурайгаад байдаг тэр арчилсан улс орнууд Америк, Европоос ч ихлээд хамгийн хатуу хуультай. Хүний нэр төрд үндэслэгүй халдах, хүнийг доромжилж гутаах, иргэний нэр төрд халдах гэдэг бол хуулиар хамгаалагдсан зүйл. Сайд болсон даруйда харт тамхитай бид тэмцэнэ. Энэ нууц нэрийн дор бол маш олон талд үйлдэлүүдийг бид эсэргээрээ ил болгосноор өсвөр үе залуу хойч үе бид хамгаалах юм боломж бүрднэ гэж мэдэгдэж байсан. Өөрөөр хэлбэл манай улс дамжуулагч орн биш, хэрэглэгч орн. Тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийн хэрэглээ байна гэдэг сэртгэлийн мэдээллийгч дурдж байсан. Тэгвэл харт тамхитай хэрхэн яаж тэмцэх вэ гэдг нь магад олон эцэг эхчүүдийн анхаарлын төвд байж болох юм. Цагаан зүстэй энэ хард тахалтай одоо тэмцэхгүй бол үндсэндээ оройтож байна. Тэмцэгтэй хатуу тэмцэхгүй бол энэ өөрөө бас бидний ирээдүйн хойч үеийг сүрүүлж байна. Хэрэглэгчдийн 86% нь 18-аас 35 насны залуучууд. Энэ дотор насан туршаагүй хүүхдүүд байна. Бүртгэгдсэн илэрсэн цөө мэт боловч бүртгэдэггүй илрээгүй, бүртгэж чадахгүйгаа илэрч чадахгүйгаа олон шалтгаанууд байна. Харт тамхиг нэг хэсэг өнөөдрийг хүртэл огт ярьж болохгүй гисээр байгаад далд тахал болгосон. Огт ярьж болдгүй зүйл энэ биш. Бүрчиг сурталчилж ярьдаг зүйл биш. Зөкстэй төвшөнд хор уршгийг хөөхд багчуудад сургууль цэцэрлэгээс нь эхлээд анхааруулдаг, сэрэмжлүүлдэг олон улсын боловсролын тогтолцоо арга барилуудыг бид орхигдуулж ирсэн. Санаатаа санамсгүй ч гэж хэлэхэд хэцүү. Ядаж энэ харт тамхи гэдэг чинь хард нүүрс шиг юм байдаг юм уу, цагаан гурил шиг нунтаг байдаг юм уу гэдгийг ялах салгадаг байх шүү дээ. Өнөөдөр хэдэн 110, хэдэн 10, хэдэн 100 төрлөөр өөрчлөгдөж шүү дээ. Тэгээ энийг бид одоо дарж явсаар байгаад, нууж явсаар байгаад нэг талд нь ирээдүйн хойч үе болсон хүүхдүүд амьдралаараа охирч байна. Нөгөө талд нь ашиг хонжоо хоод хайдаг нөхдүүд хамгийн том боломж нь гарч ирж байна. Энэ дунд олонний анхаарлын төвд аваачихгүй байж байгаа далд сүлжээний бизнес болгоцсон нөхдүүд байна. Анхаарлын төвд оруулаад ирвэл асуудлын дунд оруулаад ирвэл араас нь хууль явдаг юм аа, хатуу явдаг юм аа, хөөцөлдөг юм аа, улам бидний алах гэх газар хязгаарлагдсан шүтээ гэдэг энэ агуулгаар өртсөн зэрэглэг ажлуудыг хийлэхгүй байсан байна гэж би үзэж байна. Мэдээж их эсэргүүцэлт бол надад хийсэн суулгаа байхгүй.
эцсэн авсан хөрөнгө мөнгө шамшигдуулсан зүйл байхгүй. Хуулийн салбар бол улсын нэгдсэн бодлогын цөм гэж та тодорхойлсон. Тэгвэл энэ бодлогын цөмд ажиллаж байгаа 30 гаруй мянган залуус танаас энэ хариуцж байгаа салбарт харьяалагдаж байна. Хуулийн салбараас олон хүлээлт байдаг. Гэхдээ хүлээлт хүн бүрт харилцан адилгүй хүрж байгаас шалтгаалаад албаагчдыг хэл үгээр доромжлох эсвэл ажлаас тэр нь хашрах төдий хэмжээний залуус маш олон залуус өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа юм асуудал байдаг. Хууль сахиулагч хуулийн салбарын өөрсдөө бол амьд хууль болсон хүмүүс. Бидэнтэй л адилхан хүн. Цагдаа хуулийнхан гэхээр төмрөөр хийцэн роботууд үйлдэггүй шаналдаггүй сэтгэлтэй хүмүүс огт биш. Энэ салбарыг хит их улс төржүүлж хит их хатуу ширүүн болгосон байна. Тэр нь бол хуулийнхан, төрийнхэн гэсээр байгаад буун хулгай шавьлагчид байдаг юм шиг улс төрчид нь жижилсээр байгаад өнөөдөр хуулийн байгуулагч хүчгүй болсон байна. Хуульч эргэжихгүй болсон байна гэдэг иргэдийн итгэл алдарсан үнэтэй холбоотой. Тантай адилхан, надтай адилхан амьдралтай үр хөвгттэй, зовлонтой, жаргалтай, хүлээдэг үртэй, харж яадаг эцэг ихтэй, хайрлж яадаг хань ижилтэй л хүмүүс байна. Тэм учраас энэ хүмүүсээ хүний ёсоор хандах миний салбарын сайдын хүсэл зорилго бодол сэтгэл байна. Тийм ч учраас албаны шаардлага хатуу тавина. Энэ хүрээнд бол иргэдтэйгээ нэгдүгээр хүндэтгэлтэй, хоёрдугаар ёс зүйтэй, гуравдугаар мэргэжлийн харьцаа гэж авдаг цалин аргэр нийгмийн асуудлуудын давхар шийдвэрлэж өгсөн. Манай цагдаагийн байгууллагын нийт ажилтан албаагчдын 86% нь 40-оос доош насны залуучууд байна. Тийм учраас энэ ард түмний нэг хэсэг болсон айлын хүүхдүүд, хүний эцэг их энэ хүмүүсээ бид энэ орон сууцны хөтөлбөрт хамруулах ажлыг эхлүүлж байна. 15,000 айл. 3-дугаарт нь онцгой байдлын нэмэгдлийн нэмж өгөх ёстой. Та түрүүн яриандаа дурдлаа. Монгол улсын үнэт зүйл бол иргэн тэр дундаа гэр бүл өсөж байгаа хүүхэд залуусаа гэж тодорхойлсон. Хуулийн салбар гэхэр хүүхэд залуусаас хол мэт ойлгогдож байгаа боловч нөгөө талдаа хуулиар хамгаалагдах тухай. Ер нь энэ гэмт хэргийн гаралтыг хараад хахад өсвөр насны хүүхдүүдийн гэмт хэрэгт өртөх энэ тоон статистик харьцангуй өндөр түвшинд байгаа юм. Бага наснаас нь магадгүй гэмт хэрэгт өртөх нь өөрөө юм эрсдэлтэй гэдэг эргэцүүн ойлголтыг өгөх нь өөрөө ирээдүйд учрах эрсдлээс хамгаалах хамгийн том хамгаалт байж болох болов. Энэ улс орны ирээдүй эрүүл боловсролтой, дээрэс нь эрсдэлгүй аюулгүй амьдрах чаддаг тийм орчныг бүрдүүлж өгөх ёстой залуучууд. Хууль бус үйлдэлтэй гэмт хэрэгтэй тэмцэнэ гэдэг зөвхөн хууль зүйн салбарын ажил биш. Хүүхэд багчуудын ирээдүйтэй холбоотой асуудлуудыг хууль зүйн дотоод хэргийн яамнаас гадна аюулгүй байдалтай холбоотой асуудал төр боловсролын яам, эрүүл мэндийн яам, хөдөлмөр нийгэм хамгааллын яам, бүр нарийн эрүүл эдийн засгийн яам. Ингэж байж энэ улс орны ирээдүй хамгаалах. Нэгдүгээрт. Хоёрдугаарт хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд энэ хүүхэд багчуудын сургуулийн орчныг эрсдэлгүй байлгах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх. Өөрсдийнх нь оролцоотойгоор хүүхдийн асуудлыг өөрсдийн сонсож шийдвэрлэх хүрээнд хүүхдийн үе тэнгийнхний дээрлэлт гэж ярьж байгаа боловч үе тэнгийнхний гэмт хэрэг гэргийн энэ хэрэгсэл болцсон энэ хандлага, төлөвшил, хүмүүжлийг засаж сайжруулахын тулд үе тэнгийнхний дээрлэлтийн эсрэг үгүй гэж хэлье гэдэг үндэсний хөтөлбөр хэрэгжүүлээд явж байна. Манай энэ цагдаагийн дотоодын зэргийн байгууллагаас чөлөөндөө гарсан жинхэнэ дурслагтай ухааны ур сэтгэлийн хат суусан зотогоор сургуулийн орчин сургуулийн цагдаагийн эргүүл тойруулалтын ажлыг зөвлөм зөвлөгөө өгдөг, хүүхдүүдэд зааж сургадаг, хууль таниулж сурталчилдаг ийм ажлыг эхлүүлэх гэж. Ингэж бид ахмад залуу дунд үе дээрээс нь бүх салбарын уялдаа холбоог хангаж Монгол гэдэг ганцхан нэртэй Монгол гэмээр ганц үндэстэн монголоор оршин тогтно. Тийм учраас хүүхэд залуучуудынхаа нийгмийнхаа сайн сайхны төлөө бидний өмнө сорилт болсон эрсдэл бүхнийг хамтдаа зас залруулж ирээдүйн хойч үеийнхаа сайн сайхны төлөө хийж чадах бүхнээ зориулах нь бидний энэ цаг үеийн хүлээсэн үүрэг, хүсэл мөрөөдөл.
За баярлалаа танд. Хууль иргэний итгэл нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүрлээ. Анхаар үзсэн танд баярлалаа.